Сайн манайхан дараагийн хвшлэгээр уулзж байна. Энэ удаагийн хвшлэгээр 2024 онд гарсан Abigail хэмээх нэртэй нэгэн сонирхолтой кино орж хөрвөлдлээ. Ингээ шууд бичлэг рүүгээ орцгоё. Баргал мэрэгжлийн гэж хэлж болох хойч 6 хүний бүрэлдэхүүнтэй баг бяцхан балетчаа охиныг хулгайлахаар төлөвлөөд ажилгаанд орж яваар кино маань эхэлдэг. Удалгүй балетчаа охин бэлтгэлээ тараад ховын жолоочтойгоо гэрлүүг өдлөх бөгөөд манай хэд аль хэдийн машинд нь байршил тогтоогч суулгачихсан. Түүнийхээ тусламжтай гэрлүүгөө явж байгааг нь мэдэх бөгөөд гэрийн камер дохиол гэх мэтийн зүйлсийг хаагдаж унтраагаад төрүүлж ороод хүлээцгээдэг. Удалгүй балетчаа охин ирэх бөгөөд аль хэдийн байрлал ажилласан манай хэд дунтуулагч тарьж охиныг чимээг болгоод яг гарах гэж байтал аав нь ирж дараад бөө юм болох нь гэтэл азар манай хэд амжаад хойд талгаар нь асуудалгүй гарч чаддаг. Гэсэн хэдий ч цагдаа дуудлага өгсөн учраас камернүүдэд баригдалгүй хотоос гарах даалгавар үлдэх бөгөөд хакер охин жолоо залуу хоёр маань ч гэсэн ажилдаа сайн хүмүүс учраас асуудалгүй зогтож явсаар хотоос амжилттайгаар гарч чаддаг. За ингээд манай хэд явсаар агаад жинхэнэ ажил олгогчтойгоо уулзахаар хотоос нэлээд зайдуу байх нэгэн байшинд ирдэг. Энэ ажлыг өдөртөж буй гол хүн нь Ламберт гэх залуу бөгөөд манай хэд нэгээ танихгүй зүгээр л энэ ажил дээр хамтарч байгаа хүмүүс юм байна лээ. Охиныг баригдалгүй болгоолах гол ажлаа амжилттай хийчихсэн бөгөөд 24 цагийн дараа автан холбоо барьж мөнгөө нэгж аваад бүх юм дуусна. Манай эдийн хийх гол зүйл нь охиныг аятайхан асраад 24 цаг чимээгүй хүндээ бөгөх бөгөөд үлцэн ажлыг нь Ламберт зохицуулна. Гэхдээ аюулгүй үднээс манай эдийн утаснуудыг нь хураагаад жинхэнэ нэрнүүд ашиглах юм бол баригдах үед эрсдэлтэй гэж үзээд бүгдэнд нь хооромч нэр өгч хөөд Ламберт яваад өгдөг. За тэгээд хийх юмгүй болсон манай хэд жаал ууд суух бөгөөд хүний гаднаас нараад шууд л мэддэг Joy ачаар дөрүүдийн талаар багч гсэн мэдээлэлтэй болно. Хамгийн ихний хүн бол Франк өмнө нь нэлээд чадварлаг мөрдөгч байсан бөгөөд яагаад энэ зам руу орсныг нь мэдэхгүй ч ийм зүйл хийгээд удаагүй манлайлагч вайфтай залуу. Дараагийн хүн бол Питер Багдад дэрлүүлдэг байсан бөгөөд тэднээс хариугаа авч өөрийгөө батлахын тулд шаргуу хичээж булчинтай хужиргыг нэгэн болж чадсан ч даанч дархны хөгжил нь булчин шигээ биш. Гурав дахь хүн бол Сами. Иймэрхүү зүйл хийж байгаа хүн болгоны ард чухал шалтгаан байдаг ч Самигийнх бол хамгийн энгийн шалтгаан буюу мөнгө. Дээрээс нь бууварч хүчирхийл үлддэггүй зөвхөн keyboard mouse л барьдаг учраас ийм зүйл хийж байгаадаа огтонч гэмшдэггүй. Дөрөв дэх хүн болох Reckless өөрийнхөө талаар хэлүүлэхээс татгалзсан учраас түүний талаар ямар нэг мэдээлэл байхгүй. Дараагийн хүн бол Дин. Эрүүл согтон мэдэгдэхгүй жолоо барихтаа сайн гэдэг байгаа энэ залуугийн талаар нэг юм хэлдэггүй. Угаасаа яриад байхаар үнцэнтэй хүн биш гэж үзээд тэгсгээд л алгасчихдаг. Ингээд хүн болгоныг дүгнэж хэлсний дараа Франк өөрийг нь мансуур өгч байсан гэдгийг нь хэлтэл манай хүн ч эсэргүүцэж чадахгүй байгааг нь харахад үнэн бололтой. За ингээд танилцуулга дуусны дараагаар Joy маань охиныг шалгахаар дэшигээ гардаг. Joy зөвхөн охинтой харьцах хүнээр сонгогдсон бөгөөд охинтой жаал ярилцаад тухтай ойлгохын тулд нүдийн болтныг нь аваад гавыг нь ч гэсэн сулж өгдөг. Баг зэрэг ярилцсны дараагаар аав нь нэлийн хайргас хүн гэдгийг мэдээд Франкээс очиод аав нь яг хин юм бэ гэж асуудал Франк ч гэсэн мэддэггүй. Joy-ийн талаар сонссныхаа дараа Франк маань нэрээ яг хин бол гэж бодсноо яасан асуух гээд охин руу орох бөгөөд нүдний болтыг нь авчихсныг мэдлгүй шууд явж ороод царайгаа харуулчихдаг. Царайгаа харуулсандаа бантаж уурлаад охиныг зүрдүүлж байгаад аавыг нь яг хин гэдгийг олж мэдэх бөгөөд нэрийг нь сонссныхаа дараа манай шууд л ажиллагаанаас гарахаар шийддэг. Босодоо ч гэсэн хин гэдгийг нь хэлэх бөгөөд аав нь бол бараг л энэ дэлхийд байхгүй том мапын толгойлогч юм шиг байгаа. Манай хэд ч гэсэн нэрийг нь сонсоод бүгдээрээ явах гэсэн ч Франк маань нэрээ царайгаар олчихсан учраас зүгээр яваад өгч болохгүй гэдгийг гинт сандаг. За ингээд яг их талаараа хэсэг ярилцах бөгөөд энэ ажлыг өдөртөж байгаа Ламберт гэ залуу Франк хоёр ер нь нэлээд дотны гараад юм лээ. Тэгээ Ламберт бол боломжгүй ажил хизээч хийдэггүй, итгэлтэй нэгэн болохоор түүнд итгээд мөн дээрээс нь авах мөнгө нь нэлээд их байсан болохоор ажиллагаагаа үргэлжлүүлэхээр болдог. Гэхдээ өмнө нь 50 байсан бол одооноос эхлээд манай хэд үлдсэн цагтаа сонор сэрэмжтэй тоглоом хийж зугаацалгүй бүгдээрээ нухацтайгаар хамгаалтын байрлал руу шилждэг. Ингэснээр Франк, Joy, Reckless гурав байшиндаа танилцаж хамгаалалтаа хариуцах бөгөөд үлцэн хэдэн чимээг өөхөн цагийг өнгөрүүлдэг. Гэтэл удалгүй хэн нэгэн хашгирах чимээ гарах бөгөөд хамгийн ихэнд Самми сонсоод очтол Дин толгоогоо таслуулаад өгчихсөн байдаг. Удалгүй манай хэд ч бөөндөө цуглаад гаднаас хүн орж ирээд ингэчүү эсвэл дотроосоо юу гэдгийг мэдэхгүй нэг тийм сонин нөхцөл байдал руу гулгаад орчихсон тэр. Ингээд ойлгомжгүй нөхцөл байдалд орчхоод яхаа мэдэхгүй байж байтал Reckless за ер нь би гарлаа та хэд миний хоёрыг өснөрөө хоож аваараа гэд гарах гэтэл байшин нь гаднаас нь цоожлоод ямар ч гарах гарцгүй болгочихсон байгааг олж мэддэг. Ямар ч гарах гарцгүй болгоод яг нүдэн дээр нь зонхнуудыг нь хүртэл хаачихлаар аль хэдийн аавынхын талын хүмүүс ороод ирчихсэн юм байна гэж бодоод охиныг шалгахаар очтол ашгүй зүгээр өжин шүү. Түүнээс өрөөнд нь өөр хүн орж ирсэн үгээд асуудал Франкээс өөр хүн орж ирээгүй. Гэхдээ Франк манай аавын доор ажилладаг гэдгийг нь би мэддэг болохоор тэр талаар нь хэлэх юм бол алан шүү гэж намайг сүрдүүлсэн гэж тудлаа ярьчихдаг. За ингэснээр Joy маань Франкийг урвч гэж бодох бөгөөд ганц итгэж болох хүн буюу Reckless дэлснээр манай хоёр аргалж аваад Франкийг болгож аваад яаж яагаад эндээс гарахаар шийддэг. Joy нөгөө хоёрыг нь аргалаад харин Reckless Франкийг барьж аваад гарах гарцыг заалгуулахаар төлөвлөх бөгөөд
Хоёр дэшээ салаад 10 секундын дараа сүртэй төлөвлөгөө гаргаад байсан Reckless Man алуулчихдаг. Яг хэн далуулсныг нь харж чадаагүй ч Joy-ийн хувьд Frank гэдэг нь тодорхойлголоор шууд явж очоод буугаар сүрдүүлж байгаад гарахарцаа залах гэтэл Frank ч гэсэн өдөөсөн сэргэлэнтэж яагаад буугаа гаргаад амждаг. Болсон бүх зүйлсийг Joy-оос сонссныхоо дараагаар чи зүгээр л бяцхан хөхөнд орчихсан байна. Тиймээс хүч хэрэглэж байгаад үннийг нь хэлүүлээгээд Петригээ олох бөгөөд манай хэд бөөндөө божигнэлтаад охины өрөөнд очдог. Joy жоохонд гар хөрвүүлэхгүй гэж уурлаад нөгөө хэд нь зүгүүхийн доохгүй хоорондоо маргалдаж байтал нөгөө хүн чинь шууд цус орогч болж хувираад яг Петрийг хацах гэж байхад нь амжиж бодож унгадаг. Мэдээ цус орогчийг ингээд л шууд устгаж чадахгүй ч гэсэн жоохон цаг очсны ачаар манай хэд амжиж цогтаадаг. Үүнийхээ дараагаар яаж цус орогчийг устгах талаар ярилцах бөгөөд кинон дээр гардаг төгөөмөл аргуудыг ашиглахаар шийддэг. Модон гадаас загалмаа сармис зэрэгээр зэвсэглэж байгаад яваад очтол мэдээж дээр нь огтхонч нөлөөлдөггүй. Юун тэрнээс найх бараг өдөөсөн доглом шоглом хийгээд манай хэдийг аллахгүйгээр зүгээр л жоохон зодож нүдээ шархтуулж байгаад л явуулчихдаг. Joy маань энэ төлөвлөгөө угаасаа бүтэхгүй гэж мэдээд анханасаа оролцоогүй юм байна лээ. За ингээд нөгөө хэдийгээ бүтлгүүдэд ирэх үед нь өөрийнхөө санааг хэлдэг. Хамгийн анх охиныг улгаалах үед дарсан тариан жинхнээсээ нөлөөснгийг санаад тэрүүгээр унтуулж байгаад барийг их бөгөөд бүтлгүүдэд ирсэн хүмүүс яг хуу дэмжээд угаасаа окей л гэнэ. За тэгээ бөө юм болж эцэстэн Сами маань азуулсныг тооцох юм бол амжилттайгаар барьж чадна. За ингээд охинтой жаал ярилцах бөгөөд энэ бүх зүйл охины төлөвлөгөөс юм лээ. Хаяа удахаараа иймж үзэг зохиож хүмүүсийг алж тоглодог цус орогч бөгөөд өнөө Ламберт нь анханасаа энэ охины төлөв хүн байсан гэдгийг олж мэддэг. Мэдээж энэ бүхэн жүжиг учраас анханасаа ямарч мөнгө байхгүй гэсэн үг. Тиймээс ядаж та нарын нэгэнд чинь боломж олгоё. Намаагийн төмөрнөөс гаргасан хүнийг амьд үлдээ гэтэл тэр үгэнд нь Петр итгэснээс болоод манай дотроо хахаралддаг. Гинэн Петр маань бусдынхаа үгийг огт сонсолгүй цус орогчийн үгэнд итгэж соллно гэж зүтгэснээс болоод Joy эцэстэн түүнийг буудаж шархтуулаад хүчээр зогсоодог. За ингээд хинж түүнийг соллохгүйг мэдмэгцээ зүгээр л төмөр хаалгаа өшгөлөд гараад ирдэг. Анханасаа л эндээс өөрөө гарчиж чадах байсан бөгөөд зүгээр л манай эдээр жоохон наадж исэн юм лээ. Гарч ирэнгүүтээ яг Франкийг алах гэж байтал Joy амжиж ирээд нарны гэрэл тусахтал нөгөөх нь ажиллаад шууд гарн тасарчдаг. Гэхдээ буцаад ургачихдаг юм байна лээ л дээ. Гэсэн ч манай эдээ зогтох боломж гарна. Ингэснээр нарны гэрэл султалтайг нь мэдээд бөөндөө том цонхтой номын сангийн өрөөнд төр орогддог. За ингээд цаашаа хахтлаараа ярилцаж яваад хэрвээ цахилгааны хөөсрийн олчих юм бол тэнд нь жижиг холболт хийгээд таалга олон цонхнуудыг нээж чадах байх гэж сайн хэлснээр манай хэд хоёр багт угаагдаа тааж эхэлдэг. Сами Петр хоёр нэвэг болсон бөгөөд явж байтал гинт Сами маань цус урагч болж хувраад Петрийг алцдаг. Өмнө охинд азуулсан ч гэсэн азар хойрсонгүй гэж бодтол нөгөөх нь зүгээр хүссэн үедээ хувиргадаг байсан юм лээ. Тэгээ шууд тэр үед нь хувиргалгүй яг боломжтой үеийг нь хүлээж байгаа хувиргаад Петрийг алуулчихсан нь гэсэн үг. Үргэлжлүүлээд Самигийн биеэр манай хоёрыг алуулах гээд ярьсан ч яг ирэх үед нь Joy маань нарны гэрлийг тусгаснаар Самиг устгаж чаддаг. За ингээд хоёулах нь үлдчихсэн яах вэ гэд байж итэл хажууд нэг нууц алга өөрөө нэгтчихдэг. Эхэндээ яг өрхөх гэж бодсон ч угаасаа өөр хийгээд байх зүйл байхгүй учраас орж чалгая гэд үзтэл нэг нууц өрөө дөнөө Ламберт чинь цус орохч болчихсон сууж идэв. За юу болсон гэсэн чинь энэ Ламберт нь айл 2 жилийн өмнө охинд баригдаад цус орогч болчихсон бөгөөд 2 жилийн турш ингэж хүн олдог ажил хийж исэн юм байлээ. Тэгээ ер нь бол Ламбертийн ажлаасаа залхахчихсан болохоор Франк санал тавьдаг. Чамайг ч гэсэн цус орогч болгоод өгье. Тэгээ надтай хамтарчих. Охин болон аав хоёрыг хоёлаа нийлж ягаад устгаад бүх хэрэг мэдлийг нь авъя гэх бөгөөд Франк ч зөвшөөрснөөр шууд цус орогч болчихдог. Гэхдээ Франкийн хувьд бол Ламберттай хамтрах бодол анханасаа байгаагүй. Зүгээр л цус орогч болонгуудаа шууд Ламбертийг надаас урсны чинь төлөөгээ далчихдаг. За ингээд Ламбертыг алсныхаа дараагаар Joy-г ч гэсэн алах гэтэл яг энэ үеэр нь охин ороод ирдэг. Хоёр цус орогч хоорондоо алцаж явах хооронд Joy маань хаалгануудыг нэгээ зогтох гэж байсан ч өнөө Франк чинь нэлийн хүчтэй цус орогч болчихсон байж таараад охиныг ядах юмгүй ялаа Joy араас хүрээд ирдэг. За ингээд яг алуулдгийн даваан дээр өнөө охин чинь дахин гарч ирээд Joy-г маань аварчдаг. Охины хувьд Франкийг ганцаараа дийлэхгүй учраас надад туслах юм бол амийг чинь өршөөйгээ санал тавьдаг бөгөөд угаасаа татгалзын аргагүй ийм сайхан санал тавьсан учраас окей гэж Joy маань шууд зөвшөөрдөг. Гэхдээ манай хоёр нийлээд Франкийг бардаггүй бөгөөд охиныг өхлүүдийн болгоод Joy-г хазаа цус орогч болгочихдог. Яг болгосон ч гэжтэй болгосон гэж боддог. Яг Франк маань нөгөө охин шиг хүссэн үнэ хазаад л хүүлдээ шигээ удирддаг тийм цус орогчтой болно гэж бодсон юм байлээ л т. Гэхдээ харамсалтай нь хүссэн хүн болгоно нь тийм удирдах цус орогч болж болдоггүй юм шиг байгаа. Ер нь бол Joy-г өөрийнхөө хүүхэлтэй болгоно гэж солиорог байсан бол хөнхөө альчих байсан л та. Гэхдээ өөртөө дэндүү ардснаас болоод Joy-г цус орогч болгосон ч юм байхгүй эцэст нь өөрөө алуулаад дуустдаг. За ингээд эцэст нь бүх юм дууслаа гэж бодтол охины аав нь өрөөд ирдэг. Мэдээ Joy-г алах гэж дайрсан ч охиныхын намыг аварсан гэдгийг сонсоод өвшөөгөөдөө болж яваар кино маань дуустдаг. Яг гоо кино маань угаасаа экшн цус орогчтой кино болохоор төгсөл хэсэг нь нэлээд тийм тулаантай яг нэлээд
биш те. Ер нь бол нэг тийм сүрдэж 7 угаасаа гардаггүй те. Ингэсгээл дуусчдаг. Тэгэл яг угаасаа л нэг иймэрхүү гэнэ байлаа. Тэгээд бичлэгэн таалагдсан бол дараагийн өнөөдөр дараах бичлэгээр уулзлаа. Түр баяртай.